За сайн байцгаана та бүхэн өдрийн тэгээд Мөгтлөг TIA пэйж группийн админ байна. За тэгээд өнөөдөр та бүхэнд манайхыг сонгуулж тусанд маш их баярлалаа. Тэгээд ингээд та бүхэндээ хэмэл оюуханыг бүр анхан шатнаас нь зааж өгөх болно. За эхэлцгээе. За хэмэл оюухан буюу AI нь Artificial Intelligence гэдэг үгний товчлол байгаа. За AI-ийн дотроо 3 шинжлэх ухаантай. Natural Language Processing, Computer Vision, Robotics гэсэн ийм 3 салбар дээрээс суурилсан AI маань. За тэгээ энэ 3 маань багцлаад энэ 3-ыг нийлүүлээд machine learning буюу ML гэж хэлдэг юм ерөнхий ухтун. За тэгээд machine learning дотроо 4 задаргаатай. Энэ 4 задаргаа нь data буюу өгөгдөл, prepare буюу бэлдэх, train буюу суралцуулах, output буюу бэлэн болгох гэсэн ийм 4 бүтцээс хэмэл оюухан маань бий болдог юм За жишээ нь хар үгээр ярил л да. Одоо ингэж чи өөр бодсон, сэтгэсэн тийм зүйл хий гэсэн байдлыг чинь дата өгөгдлөөр за ингээд чи ямарваа нэгэн prompt ч юм уу те тэрийг бэлтгэхэд мэдээж өгөгдөл ирнэ. За тэр өгсөн өгөгдлийг чинь бэлдэх буюу prepare гэж байгаа. За ингээд өгдлөө өгчлөө бэлтжлээ тийм ээ. За тэгээ тэр хоёрыг чинь ингээд суралцуулна. Тийм ээ. Таны бэлдсэн тэр өгдөл бэлдэх хоёрыг чинь суралцуулнаа. За тэгээд хамгийн сүүлд нь output буюу бэлэн болгох таны нүдэнд харагдах тэр хэмэл оюухан чинь output гэдэг байгаамаа. За хэмэл оюухан маань нэг иймэрхүү задаргаатай шүү. За тэгээ энэ бүгдийн маань хамгийн гол биднэрт наацхийн жишээ болгож бэлдэж өгж байгаа гол түлхүүр маань ChatGPT юм ChatGPT-ийн дотроо задрахаараа generative буюу ямарваа нэгэн зүйлийг бүтээх гэсэн утгатай үг. P нь болохоор pre-trained буюу асуудлыг шийдэх. За хамгийн сүүлд нь T буюу transformer гэсэн хувиргах гэсэн утга өгүүлбэрийг агуулна. За энэ гурав чинь нийлээд ямарваа нэгэн зүйлийг бүтээгээд асуудлыг шийдээд хувиргах энэ зүйлийг чинь нийлүүлээд ChatGPT гэж байгаамаа. За ингээд хэвлээ хичээлдээ орцгоё. За Google руу орно. Google дээр мэдээж ChatGPT.com гэх enter дарна тийм үү? За ингээд сонголтоор та бүхэн маань ChatGPT-г ашиглахад хамгийн гол хүчин зүйл бол та бүхэн маань өөрсдөө за тодорхой хэмжээний англи хэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт сэтгэн бодох чадвар маш их нөлөөлнө шүү гэдгийг сайн анхааруулъя тийм ээ. За би ерөнхийдөө зүгээр жирийн жижигхэн юмнаас хэдүүлээ хичээлээ эхлэе гэж бодож байна. За хамгийн түрүүнд одоо ингээд Монголын тал нутаг ч юм уу бүх салбартаа та бүхэн маань одоо жишээ нь багш бол багшаараа инженер бол инженер тийм ээ барилга архитектур тэгэл компьютер программист ингээ бүх чиглэлээр та нар өөрсдөө одоо асуултаа тавьж болно ChatGPT дээр. Жишээ нь би одоо ингээд за Монголын талаар prompt бичих хамгийн ихний одоо зааварчилгаа маань энэ юм байна.
та нар ерөөсөө өөрсдөө дотныхоо амттай, найзтай харьцаж байгаа л гэл ерөнхийдөө ойлгочих заяа ChatGPT-г. За тэгээ би эхлэе. Надад Монголын тал нутагт олон тооны мал бэлчиж байгаа зурагны за хоёрдугаарт одоо ингээд ерөнхийдөө өөрсдөө санааг биччихэж байгаа юм тийм үү? Надад Монголын тал нутагт олон тооны мал бэлчиж байгаа зурагны гэх тийм ээ, мэдээ зураг явах гэж юм чинь. За одоо энэний араас текстээ англи болгоод хамгийн гол зүйл чинь шүү. Prompt гэдэг үгийг заавал хэрэглэх ёстой. Буцаа монгол болгоод бичиж өгөөч тийм ээ. Ингээл болоо. Тийм үү? За надад Монголын тал нутагт олон тооны мал бэлчиж байгаа зурагны промпт бичиж өгөөч гэв. Ингээл болоо заяа. Хамгийн гол утга санаа чинь. За хэдүүлээ үр дүнгээ харцгаая. За окей. Гэл ерөнхийдөө таны санааг гэл гаргаад ирж байгаа. За одоо энэ дэр нэг асуудал байна. Энэ болохоор ингээд одоо монголоор бичсэн байгаа. Монголоор бичгээр хэдүүлээ зураг хайгаад болохоор хэцүү. Тэгэхээр энийг англиар монгол англи хоёроор мэдээж жишээ нь Хэмэл оюухан ч одоо монголоор бас төгсрөөг байгаа. Тэгэхээр англиар хэдүүлээ болгочвол зурагны чинь чанар одоо монголоор бичихэд 50-60% гарлаа гэхэд англиар бичихэд 100% гарна гэсэн үг тийм үү. Тэгэхээр хэдүүлээ энэ дэр англиар гэл болоо. Англиар гэл ингээл болоо тийм үү. За тэгэнгүүт ч ингээл ерөөсөө асуудалгүй. За таны саяны хүссэн энэ текст чинь ингээд промпт ингээ гараад ирж байгаа. Та бүхэн маань энийг эндээс ингэж татаад копидж авна тийм ээ. Ингээл ерөнхийдөө ингээд ChatGPT чинь та бүхний маань хүсэмжилж байгаа тэр промпт чинь бэлэн болгоод өгдөг юм аа. За одоо ингээд промптоор бэлдсэн ChatGPT гэдгийг харьцаа сурцсан. За дараагийн чат нь юу вэ гэхээр шинийг нээлээ. Хэдүүлээ Gemini Google.com гэдэг ингээд энэ сайт руу орно. За окей. Мэдээж нэг зүйлийг хэдүүлээ сайн санах хэрэгтэй шүү. ChatGPT болон Gemini дээр өөрсдийнхөө Gmail-ээр заавал бүртгүүлсэн байх ёстой шүү заяа. За тэгээ одоо энэ дээр хэдүүлээ одоо зураг үүсгэн шүү дээ. Саяныхаа бэлэн болсон промптн дээр тийм ээ. За ингээд хамгийн түрүүнд энийг create video банан дээр нь тавина. Инхээр яах вэ гэхээр таны зургийг чинь илүү гүн гүнзгий хайж танд таалагдах хэмжээний гоё төгс гаргаж өгнө гэсэн үг тийм үү. За тэгээ анхаарах зүйл маань энэ дээр ихэнх шинэ хэрэглэгч нар энэ fast дээр байдаг шүү. Энийг энэ Denkenvet Pro гэдэг энэ дээр тавиараа заяа. За тэгээд ингээ хамгийн сүүлд нь prompt-а энэ дээр paste хийчих. Энэ дээр paste хийлээ. За ингээд бүгдээрээ үр дүнгээ харцгаая. Тэгээ хэдүүлээ ерөнхийдөө бол за ингээд ChatGPT болон Google Gemini дээр ажиллаа сурчлаа. Тэгээд үнэхээр зураг янзлдаг болоод ирвэл та нар өөрсдөө энийг гадаад виза карт ашиглан илүү худалдаад авчих боломжтой болчихсон заяа. Худалдаад авал та нарт бүр илүү төгс
үйлчлэгээг үзүүлнэ энэ Gemini ChatGPT. За хэдүүлээ юугаар харцгаая. За нэг иймэрхүү. Окей. За тэгээ энэ дээр ерөнхийдөө одоо ингээд таалагдахгүй байгаад хэсгээ тийм үү? Та бүхэн маань энэ ChatGPT-г ерөөсөө X-ээ дарж болохгүй энэ хоёроо. Энэ дээр таалагдахгүй байгаа зүйлээ бичиж болно. Тийм үү? За эсвэл дахиад нэмчиж болно. Тэрийг энэ рүүгээ ороод за би одоо жишээ нь надад өглөөний нартай байх нь зүгээр санагдлаа. За тэгэнгүүт чинь ахаа шинэ prompt үүсгэж өгнө тийм үү? Тий. Тэгэхээр та бүхэн маань шинэ prompt одоо ахаад эн чинь ийм байгаа юм чинь өглөө нартайг үзье гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нь хуулж авна. Энэ юм уу? Энийг хуулж авна. Тийм үү? За энийг хуулж авлаа. Тэгээ хэдүүлээ үр дүнгээ харцгаая. Энэ бол энэгээрээ байх хэрэгтэй. За окей. За тэгээ хэдүүлээ ямар ч ихний анхныхаа шатны энэ бүр тгээс нь эхэлж байгаа шүү дээ. Эхлээд ингээд промпттойгоо харьцаа сурчий, Google Gemini-тойгоо харьцаа сурчий. Тэгээ дараагийнхаа хичээл рүү орцгоо шүү заяа. За окей. Өглөөний нартай. За нэг иймэрхүү. За тэгээд та бүхэн маань одоо энэ дээр ингээд жишээ нь наад зах нь хамгийн наадталтай гэр байх юм уу? Эсвэл машинтай хүн явж явах юм уу? Эсвэл өөрсдийнхөө зураг мургаа оруулж болно. Окей. Ойлгосноо. Хэрвээ өөрсдийнхөө зургийг оруулвал энэ дээр дараад upload гэд өөрсдийнхөө зургийг оруулаад зургаа эндээ оруулж штэ тэ. Тэгэнгүүтээ prompt-н дээр би өөрийнхөө зургийг оруулаад өөрийн зургаа оруулаад гэрийн гадаа зогсож байгаа байдалтай болгомоор байна. Ингээл болоо. Тийм үү? Тэгээ эндээсээ та хэд маань одоо жишээ нь X-лээд гарчд юм уу? Эсвэл new chat гэд эхлэх юм бол одоо энэ бичсэн prompt чинь бүгд байхгүй болчихно. Ахин шинээр бичнэ гэсэн. Тийм үү? Энийгээ гаргааг бол та хэд маань энэ зурган дээр ингээд үйл явдал хийгээд цаашаа яваад иж болноо гэдгийг ойлгох хэрэгтэй шүү заяа. За би энийг үзүүлчихье. За одоо би энэ дээр ингээд өөрийнхөө зургийг оруулчих тийм ээ. За ингээд зураг нь уншицсан. За окей. Ингээд хэдүүлээ харчээ. За тэгээд дараачихan хичээлүүдийг заагаад явна. Улам гүнзгийрээд. Тэгэхээр та хэд маань лайк дараад, шеэр дараад яваарай. Лайк дараад явчаарай. Тэгээ асуух юм байвал пэйжийн чатаар суугаарай. Тэгээ ерөнхийдөө та хэд маань сүлдээ цайжраад ирвэл ингээд 2-3 чат Gemini дээр ашиглаа явчихна. За одоо үр дүнгээ харцгаая итэл. За окей. Нэг иймэрхүү байдалтай окей. За
За ингээд өнөөдрийн маань хичээл өвгөр өндөрлөө. Анхаарал тавьсан явсан. Явдал та бүхэндээ баярлалаа.